Бичлэг хийх байсан маань. Гэт өнөөдөр би Mobile Legends-ийн хамгийн их movement speed буюу хамгийн хурдан баатрыг олох болно. Тэгээ энэ баатар хамгийн хурдан баатруудыг олохын тулд movement speed нэмдэг скиллүүд орж болно. Тэгээд item орж болно. Тэгээ хамгийн хурдан хагас тойргийг тойрох баатрыг би хайж гин. Тэгээд энэний нэг хэсэг мэдээж Hellcourt эхэлж орно. Hellcourt-ыг үзцгээе. Hellcourt бол үлтээраа маш хурдан гүдэг. Тэгээ ер нь бол өөр сүртэй юу байхгүй. Нэг хурдан гүдэг готол авна. За чи минут 1 дээр эхлэе заяа. Энд бол ямар ч блинк юм уу нисдэг, машин ундаг team skill-үүд 20-той. Яг гэвэл team skill-үүд бол movement speed тооцогдохгүй. Одоохондоо movement speed 438 байна. No. Skill tweak гэж байна. 20 секунд болсон байна. Аль бол хамгийн урднаар л үзэн 438 тань. Байж бол хамгийн хурдан штэ. 34, 35, 36, 37. Ингээ 37 секундэд Hellcourt хагас тойрог тойрсон байна. Бэдин байна. За дараагийн баатраар бол мэдээж Карина орно. Карина хэр урдныг нэгдүгээр шалгацгаая. Карина бол нэгдүгээр скиллэрээ маш хурдан гүйх чадвартай. Тэгээд дөрөвний авсан Marksman-ы item бол юу нэмдэг? Move speed нэмдэг. Тэр хурдан гүдэг гутал авна. Тэгээд энэ item Wind Talker гэдэг. Let's go. Яа. Нэг минут 10 секунд. Наагуурн төрнө. Секунд болсон байна. Секундтэй Hellcourt яа. Секунд байлаа. 3 секундээр хурдан байна Hellcourt-ээс. Энэ бол амжилт. Зяг. Дараагийн баатраар хэдүүлээ Наталияг авч үзье. Эхний 3 баатар гурлаа ассасин байна. Ассасинууд ер нь бол тэгэл биднээс хурдан гүдэг байх ёстой. Ассасин. За Наталия ер нь бол скиллээ ашиглахгүй юм байна. Бараг пассива ашиглах юм байна. 442 буюу Каринагийнхтай бараг адил. Каринагийнх 450 байлоо. Үгүй адилхан ч юм уу. За минут 1 дээр хэдүүлээ гүйх болно. 58 59 go. Зүрэг ясын пүүшэнд ороод алга болдог авчи. Ингэснээр хорт бол маш ихээр нэмэгдэж байна. 502 болсон байна. Ер нь бол нөгөө хоёроос хамаагүй хурдан болсон байна. Гүүрээ 30 секунд болчихлоо шүү дээ. 32, 33, 34. За ингээд Каринад очигдлоо. 36, 37, 38. Яай, Hellcourt-д 1 секундээр очигдлоо шүү дээ. Move speed-ийн хувьд бол 420 байна. Нөгөө хоёроос бага. Нэгээ дарсан үед 507 байна. Нөгөө хоёроос л их тэгтэй. Каринагийн нэгдүгээр скилл дараа тэр хурдан болсныг сайн санахгүй байна. Гэтэ ямар ч байсан нэлээд хурдан гүйж ах тэр хөл мөлийн харалтаа. 34 секунд бол Карина за 59 go. 34 секунд бол
Каринагийн тогтоос амжилт байлээ. Яа, Лесли ер нь нэлийн хурдан гэж. Лайла скил дөлчихгүй л явах юмсан. 20 секунд тайлбар юм болсон байна. 30 секунд хүрлээ. Манаг болчлоо. Эн чин 32 секунд, 33 секунд. 37 секунд. Гэхдээ ер нь бол манаагүй болоод тарвал ер нь бол удаан л юм байна. No cooldown хийчихэнгүүт энэ юу аахгүй. Шууд 1 секунд нь уншаад байгаа аахгүй скил нь. Тэгэхээр ер нь бол жоохон шудраг бус юм байна. За дараагийн баатраар Зелонгийг авч үзье гэж бодлоо. Зелонг бол миний бодлоор бол нэг хурдан байхгүй хаа. Үгүй. Зелонг бол удаанлах ялч удаан байх. Movement 7 58 59 60. Let's go. За. Эхний хагасаа бол 9 секундэд 10 секундэд дуусгаж байна. Эхний хагасаа. Одоо өргөнөөр нэг хүн. Ультийг одоо дахин уншчихлаа. No, Найла. Алидийн 25 секунд болсон байна. Ультийг дахин нэг уншчих юм шиг байна. Come on. 29 30 31 32 за ингээ Карина тажигдлаад гэсэн ч гэсэн 34 36 энэ бол хинээс сордон байлаа. Хелкуртээс сордон байна.Гийн баатраар бол Кимиг авч үзнэ. Кими энэ тэмцээнд орж байгаа 20 дахь маркс байна. Кими яагаад хурдан байгүй л Кимигийн скил нь attack speed-ийг юу руу шилжүүлдэг, move speed руу шилжүүлдэг. Тэгээд гүдэг айтем. За ингээ Кимигийн хурд бол 505 байна. 505 бол нөгөө үедээс бүгднгээс нь хурдан байна. Гүмэн. Зак. Let's go. 3 секунд өнгөрсөн байна. Энэ бол Карина Лесли хоёроос хурдан байна гэж бодохгүй байна. 10 секунд ямар ч үйл хэдийн чадчихлаа. Эхний хагасаа. Йоо, ямар хурдангууд юм бэ? Тэр нисэж байгааг нь харж байна уу? Энэ бол movement speed. 23 секунд болж яхад буцаж ирж байна. 26 30 секунд дөнгөж болох чинь 31 32 33 секунд чадчихлаа. Кими шинэ авраг. Каринагаас хурдан байж чадлаа Кими. За Франког туршиж үзье. Франкогийн пассив нь болохоор цаанаас 10%-аар movement speed нэмдэг. $531 Кимигээс хурдан байна. Үгүй энэ чинь нөгөө нэг хурдан гүдэг юутай шүү. Төрдөг. 471 59 60 гүсэн. Эхний 10 секундэд эхний хагасаа дуусгах нь. Яг 10 секунд. Гүгээд бай. Чи би ирэхийг ч гэсэн хурдан гүйж байна. 27 28 29 30 31 32 33 34 35 36 тийм орлоо. Ямар ч хэсэн тэрнтэй тэнцүүхэн гүйж байна. За ер нь бол тэгээд энэ гүйлтийн авар тэмцээний авраг
ялагч нь бол баг Кими л болж ах шиг байна. Кими пассивны хачаар маш хурдан movement speedтэй болж чадчихээн. За ингээд утгагүй бичлэг энэ. See you soon. Thanks for watching.